За сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын нот намын сургуулийн математикийн багш Отон Баяр байна. За өнөөдөр та бүхэндээ матрицыг үржүүлүүлэлтийг жишээнээр тайлбарлан үзүүлье. За эхний жишээ байна. За матрицын элемент нь 3 хасах 2 2 1 гэж өгсөн байна. За B матрицын элемент болохоор 1 2 тэг 3 гэж. За энэ хоёр матрицын үржүүлэг болгож байна. За матрицын үржүүлэлтээ хамгийн гол зүйл нь байна. Эхний матрицын мөрийн элементээр дараагийн матрицыг бага нь бүрийг үржүүлнэ. Тэгэхдээ яа гэсэн үг вэ гэхээр эхний матрицын мөрийн элементүүдээр дараагийн матрицын багны элементүүдийг үржүүлээд нэгнэ гэсэн. За эхний матрицаа бичиж 3 хасах 2 2 үржих нь B матрицын элемент нь 1 2 тэг 3 байна. За одоо санийхаа ёсоор үржүүлэх тийм ээ. За мөрийн элементүүдийг дараагийн матрицын багны элементүүдээр харуулсан үржүүлэх нэмнэ гэсэн учраас тийм ээ. 3-ыг 1-ээр үржүүлээд нэмэх нь хасах 2-ыг тэгээр үржүүлээд нэмж чинь. Дараагийнх нь 3-ыг 2-оор үржүүлээд нэмэх нь хасах 2-ыг 3-аар үржүүлэх. За дараагийнх нь 2-ыг 1-ээр үржүүлээд нэмэх нь 1-ийг тэгээр үржүүлэх нь дараа нь 2-ыг 2-оор үржүүлээд нэмэх нь 1-ийг үржүүлэх. За эндээс бичиж тийм ээ. За 3 дээр нэмэх нь тэг болж байна. 6 дээр нэмэх нь хасах 6. Дараагийнх нь 2 дээр нэмэх нь тэг. За 4 дээр нэмэх нь 3. За эндээс хариу байна. 3 тэг 2 7. За энэ бол эхний матрицын үржүүлэх хариу байна. За дараагийн нэг жишээ авъя. Жишээ 2 дугаарт бичиж тийм ээ. За А матрицын элемент нь 2 1 тэг хасах 2. Хасах 1 1 тэг хасах 1 тэг 1 5 3. За B матрицын элемент нь болохоор 1 тэг хасах 1 1 тэг хасах 1 2 3 гэж үзсэн байна. За энэ хоёрыг үржүүлэх болгож байна. За өмнөх жишээтэйгээ мөн адилхан эхний матрицын бүрийн элементүүдээр дараагийн матрицын бага нь бүрийн элементүүдийг харуулсан үржүүлээд нэмнэ. За бичиж тийм ээ. А B матрицыг үржүүлэхээр А матрицын элементээ бичиж өгье л доо. 2 1 тэг хасах 2 хасах 1 1 тэг хасах 1 байна. Тэг 1 5 үржих. За B матрицын элементээ бичиж 1 тэг хасах 1 1 тэг хасах 1 2 За энэсээ дэлгэрэнгүй бичил та. За эхний матрицын яасан бэ? Мөрийн элементийг дараагийн матрицын багнаар үржүүлээд нэмээ. 2-ыг үржих дээр нэмэх юм. 1-ийг үржих хасах 1 нэмэх юм. Тэгийг үржих нэмэх юм. Хасах 2-ыг үржих байна. За дараагийнх нь үржүүлээ. 2-ыг үржих тэг нэмэх юм. 1-ийг үржих нэмэх юм. Тэгийг үржих хасах 1 нэмэх юм. Хасах 2-ыг үржих. За одоо дараагийн хэмжүүлээ. Хасах 1-ийг үржих 1 нэмэх юм. 1-ийг үржих хасах 1 нэмэх юм. Тэгийг үржих нэмэх юм. Хасах 1-ийг үржих. За дараагийн хэмжүүлээ. Хасах 1-ийг үржих тэг нэмэх юм. 1-ийг үржих нэмэх юм. Тэгийг үржих хасах 1 нэмэх юм. Хасах 1-ийг үржих болж байна. За дараагийн үржүүлээ. Тэгийг үржих 1 нэмэх юм. 1-ийг үржих хасах 1 нэмэх юм. 5-ыг үржих нэмэх юм. 3-ыг үржих болж. За дараагийн үржүүлээ. Тэгийг үржих нэмэх юм. 1-ийг үржих нэмэх юм. 5-ыг үржих хасах 1 нэмэх юм. 3-ыг үржих болж. За энэс хэвдэл хөвчл та. За эхнийхэн 2 дээр нэмэх юм. Хасах 1 нэмэх юм тэг нэмэх юм. Хасах 4 болж. За харин дараагийнхан тэг нэмэх юм 1 нэмэх юм тэг нэмэх юм хасах 6 болж. За
нэмэх нь 1, нэмэх нь тэг, нэмэх нь асах. За харин дараагийнх нь тэг, нэмэх нь асах 1, нэмэх нь тэг, нэмэх нь 6. За харин дараагийнх нь тэг, нэмэх нь 1, нэмэх нь асах 5, нэмэх нь 9 болж байна. За эндээс чи тийм ээ. За эндээс юу болсон бэ? Харъя л да. 2-оос асах 1, нэмэх нь тэг, асах 4 болсон байна. За дараагийнх нь тэг дээр нэмэх нь 1, нэмэх нь тэг, асах 6. За дараагийнх нь асах 1, асах 1, нэмэх нь тэг, асах 2. Харин дараагийнх нь тэг дээр нэмэх нь 1, нэмэх нь тэг, асах 3 болж байна. Харин дараагийнх нь тэгээс асах 1, нэмэх нь тэг, нэмэх нь 6. Харин дараагийнх нь тэг дээр нэмэх нь 1, асах 5, нэмэх нь 9. За эндээс сүлийн хариу маань. За 2-оос 1 аслаа, 1-ээс 1-ийг асах нь 4-ийг асах 3, асах 3 болж байна. За харин дараагийнх нь асах 5 болж байна. За харин дараагийнх нь асах 4, харин дараагийнх нь асах 2, тэрийн дараагийнх нь 5 байна. Харин дараагийнх нь 5 гэж байна. За ингээд бодлого маань энд тусч байна. За өнөөдрийн хичээл